Hello. За өнөөдөр хэдүүлээ нэг зохиолчийн 2 номыг ярилцсан. Энэ бол Annie Ernaux зохиолчийн Байр суурь ба эмэгтэй гэсэн 2 ном байна. Энэ зохиолч маань өөрөө 1940 онд Франц улсад төрөөд Францын 16 дахь Нобелийн шагналтанд зохиолч байгаа. Тэгээд тэр дундаас анхны эмэгтэй Нобелийн шагналт зохиолч байгаа. За монгол хэл дээр орчуулсан энэ 2 ном нь болохоор энэ хүний дуртдал буюу аав ээжигээ дурсаж бичсэн намтар байгаа. Эмэгтэй гэдэг нь өөрийнхөө ээжийн тухай Байр суурь гэдэг нь Annie Ernaux зохиолч өөрийнхөө аавын тухай бичсэн ийм 2 ном баггүй юу. Тэгээд би өмнөх бичлэгээрээ энэ зүүднээс чанарш уяа гэдэг номын тухай ярьжсэн. Энэ номон дээр болохоор Питер Хандке зохиолч өөрийнхөө ээжийн тухай бас дурсаж бичижсэн бол энэ эмэгтэй ном болохоор бас яг адилхан ээжийнхаа тухай дурсаж бичдэг байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө ингээд эрэгтэй зохиолч ээжигээ дурсаж бичиж байгаа. Энд эмэгтэй зохиолч ээжигээ дурсаж бичиж байгаа хоёрыг ингээд яг дарааллуулаад унших юм бол бас нэлийн ялгаа харагддаг юм билээ. За тэгээд энэ хүн ээжийнхаа талаар бичиж байгаа бичлэг, аавынхаа тухай дурсаж байгаа бичлэг хоёр бас нэг өөр. За тэгээд номлогоо арай илүү дэлгэрэнгүй орох юм бол байр суурь зохиол болохоор эхлээд хэвлэгдэжсэн. Тэгээд зохиолчийн маань аав нь болохоор 67 илүү 9 наснд энэ хорвогийн мөнх бүсийг үзүүлжсэн. Тэгээд аавынхаа тухай дурдж хэлэхдээ энэ байр суурь гэдэг номыг хэлж бичсэн. За тэгээд аавыгаа бол хамгийн ингэж үнэнээр нь бас өөрийнхөө аавтайгаа харьцажсэн харьцааг нь айгүй тунгаан шүүж бичсэн байсан. Энэ Annie Ernaux-ийн хувьд болохоор Францын нэг жижиг тосгонд төрөөд аав ээж нь бол ажилчин ангийн гаралтай. За өөрөө ингээд сургууль сураад боловсрал эзэмшээд нэг дундаж давхаргын амьдрал руу орж ирсэн одоо гэр бүлээсээ анх удаа орж ирсэн тийм эмэгтэй байхгүй. Энэ хугацаанд болохоор яасан гэж хэлнэ. Аавтайгаа зөрчилдөх ингээд маргалдах үзэл бодолд нийлэхгүй байх зүйл агайх тохиолдож байсан гэж өөрөө хэлжсэн. Яагаад гэвэл Annie Ernaux зохиолчийн аавын байр суурь гэвэл энэ хүн бол ажилчин ангийн гаралтай хүн. За тэгээд аавынх нь аав ээж буюу өвөө эм нь болохоор тариалан эрхэлдэг байсан тийм хүмүүс байсан. Харин Annie Ernaux ингээд хоёр удмаас шал өөр ингээд ертөнцид амьдарч байгаа нь аавынх нь хүсэл, аав нь тийм амьдралд одоо охиноо амьдруулахыг хүссэн боловч бас ингээд тэрэнд нь уусаж нэгдэж чадахгүй зөрчилдөх асуудлууд олон байсан. Гэхдээ хүний л аав болсон хойно үргэлж сайн сайхныг хүсдэг. Охиндоо түүнээс гадна болохоор аавынх нь хувь хүний зан чанар ямар байсан, юунд дуртай байсан, ер нь ямар эр хүн байсан бэ гэж аавыгаа тэгж дуртаж бичсэн байсан. Анх болохоор ингээд аавынхаа нас орсон шалтгаанаар эхлээд аавыгаа дуртаж явж байгаад буцаад ингээд аав нь өөд болсон тухай хэлээд ингээд уран зохиол хэлээд ном маань дуустдаг байгаа. За тэгээд дараагийн ном болохоор эмэгтэй. Эмэгтэй нь болохоор ээжийнхаа тухай дурсаж бичсэн байгаа. Ээж нь бол түүний аавын дараа бас нэлээд хэдэн жилийн дараа өөд болсон эмэгтэй байдаг. Энэ хоёрыг ер нь ингээд эргэцүүлээд уншвал зүгээр санагдсан. Гэхдээ аль нэг ч уншсан болно. Ямар нэгэн дараалал шалтгаан бол байхгүй. Гэхдээ ингээд цуг уншихад нэг айлын амьдралыг би ингээд уншаад хуваалцаад давхар тэр цаг үед явж байгаа гэдэг нь аюу тийм гоё дотн мэдрэмжийг өгч исэн. Тэгээд бас нэг зүйл гэх юм бол хэрвээ ингээд яг дотны хүнээ алдсан байгаа, удаагүй байгаа, эсвэл ингээд аюу эмзэг байгаа бол бас өөрийгөө бэлтжиж унших хэрэгтэй ном санагдсан шүү. Яагаад гэвэл хэдийгээр ингээд бисрэг жижигэн тэгээд уран зохиол боловч ерөнхийдөө ингээд сэтгэлд маш гүнзгий сэтгэлдүүлтэйхээр тийм болохоор хэтэрхий эмзэг байгаа хүнд бол уншихад танд бас жоохон хүнд ээж магадгүй. Тийм болохоор номоо уншихдаа жоохон сэтгэлээ бэлтэж уншаарай гэж зөвлөмөр санагдаж байна. Тэгээд миний бодлоор эмэгтэй зохиол болохоор бас илүү надад хүнд тусчихсан. Ингээд ээжийнхаа тухай бүр ингээд аюу нарийн бичсэн байсан. Тэгээд ээж охины харилцаа гэдэг чинь заримдаа маш гоё, сайхан байдаг ч гэсэндээ зөвхөн бие биендээ тунж ууралдаг тийм хэцүү харилцаа ч гэсэндээ ээж охтуудад байдаг байхгүй юу. Тэгээд тэрийг ингээд бас бичсэн ээжийнхаа сайхан чанаруудыг, ээжийнхаа бас хүн лимчин болохгүй байгаа чанаруудыг бүгдийг нь ингээд илэн далангуу нээсэн байсан. Тэгээд тэрнээс гадна болохоор хэрвээ би ингээд ээжигээ ээжл гэж мэдхээс биш одоо ямар эмэгтэй хүн байсан аавыгаа ч гэсэндээ адилхан миний аав ингээд ямар эрэгтэй хүн байсан бэ гэдэг өнцгөөс харж бичсэн нь маш гоё байсан. Зөвхөн ингээд миний ээж тийм хүн байсан, миний аав тийм хүн байсан гэж ээж аавын дуртагтал биш. Энэ ингээд нэг бие даасан эрэгтэй хүний нэг үзэсгэлэнтэй эмэгтэй хүний
дуртатгалыг номондоо бичсэн байгаа хгүй. Тэр нь болохоор илүү энэ номыг чинж байгаа уншууштай тийм гоё болгож байгаа зүйлс юм шиг санагдсан. За Annie Ernaux-ийн ээжийн хувьд мөн адил ингээд ажилчин гаралтай түүний аав ээж нь өвөө эмээ гэсэн тийм гаралтай хүмүүс байсан. За тэгээд ааваас нь ялгаатайгийн хувьд гэх юм бол ээж нь их тийм цоглог, ээж нь их тийм харизматай, юмыг амар зохицуулж яадаг. Ер нь бол ингээ харахаар ээж нь extrovert, аав нь introvert байсан хүн юм уу да гэж бодогдохоор тэгээд юм болохоор ээж нь ингээд адилхан Annie-гийн сурж байгаа зүйлсийг сайн ойлгохгүй ч гэсэндээ маш их дэмжиж боловсролыг охиндоо олгохыг маш их хүсдэг. Өөрөө бас ингээд юм судалж мэдхийг хүсдэг эмэгтэй байсан байгаа хгүй. Тэгээд нэг мөр дээр болохоор хэлэхдээ ээж минь надаар дамжуулж боловсролынхаа цангааг тайлж байсан да гэсэн мөрөөдөг. Тэгээд ээж нь ингээд охиноо маш их дэмждэг гэсэндээ бас нөгөө талаар ингээд өөрөөс нь өөр давхаргын амьдрал руу ингээд орсон охиноо хүлээн зөвшөөрөхнөөс нэг талаараа баг зэрэг хэцүү байсан. Тэрнээс болоод ийм үл ойлголцол олон үүсчихсэн. Муу амьдрал яг ингээд аав дэрэн гэсэн гардаг зүйл нь энэ маань ингээд их сургуулиасаа нөхөртэй болоод тэгээд нөхөр нь болохоор эднийхээс арай өөр гаралтай, нийгмийн гарлын хувьд болохоор арай өөр гаралтай айлаас нөхөртэй болоод нөхрийгөө аав ээжтэйгээ уулзуулахад болохоор ингээд Annie-гийн ажигласан зүйл юм бол ерөнхийдөө болоод байгаа ингээд аав ээж нь сайн хүмүүс, нөхөрт нь сайн ханддаг, нөхөр нь аав ээжтэй нь сайн ханддаг ч гэсэндээ ингээд байр суурийн хувьд нөхөр нь өөр хүн байсан гэж аахгүй. Тэгээд өөр гаралтай учраас хэдийгээр ингээд аав ээж нь сайхан сэтгэлтэй хүмүүс байсан ч гэсэндээ оюунлаг төвшөнд хідэж харилцаа үүсгэж чадахгүй энэ гурван хүний хооронд тийм харилцаа үүсэхгүй юм байна гэдгийг болохоор Annie Ernaux дурдаад энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн. Тэгээ сүүл рүүгээ ингээд аав ээж ингээд ганцаараа очилдог болоод аав нь нас орсны дараа болохоор ээж нь тэднийд очиж амьдраад гэхдээ ингээд болоод байгаа юм шиг хэрнээ бас ингээд нэгэнд холдсон болохоор ингээд яагаад ч бас болохгүй асуудлууд олон гарч ирсэн. Ээж нь дараа нь ганцаараа амьдардаг болсон тухай өгүүлсэн байдаг. Тэгээд ээжийнх нь хувьд болохоор амьдралынхаа сүүлийн хэдэн жилүүд нь Alzheimer буюу настайчуудын зөнөгрөх, юмаа мартах өвчнөд нэрвэгдэж шаналж өнгөрөөсөн тэр өдрүүдийг бас бичсэн байсан. Тэр бол айгүй тийм гашуун хэрнээ Annie-ийн хувьд хамгийн өрөвдөлттэй, хамгийн төвчээр заасан өдрүүдийнх нь нэг байсан юм шиг надад санагдсан. Тэгээд хамгийн сүүлд болохоор Annie бичихтэй миний үүтгэл ертөнцийг надтай холбож байсан сүүлчийн дан ганц утас ийм тасрав гэж бичсэн маа. Тэгээд хамгийн сүүлд бол ингээд эцэг их маань энэ хорвоогийн мөнх бүсийг үзүүлсэн надад мэдээж ингээд хэцүү байсан зүйлсээ бичсэн хэрнээ хамгийн сүүлд намаа дуусгахдаа одоо ингээд би үнийг хүлээн зөвшөөрч байна гэж өөрийгөө илэрхийлж байгаа юм шиг надад бол санагдсан. Тэгээд бодисны шашинд 4 үнэн гэж байдаг байхгүй юу? Зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, түүнийг гитлэх нь үнэн, зовлон гитлэх арга зам үнэн гэж байдаг. Энийг зүгээр ингээд нэг холбоогоо гэсэндээ уран зохиолтой дүүцүүлээ бодох юм бол энэ хорвоо дээр ингээд төрх нь үнэн, өгөх нь үнэн. Чи ингээд төрж байгаа юм чинь эцэг ихээс төрнөө. За тэгээд энэ бол зовлон үнэн бахана. Төрх нь үнэн. Тэгээд эцэг их чинь бас нэгэн өдөр бол биеийг барнаа гэдэг бол хорвоогийн үнэн. Энэ тэгэхээр бас зовлонгийн шалтгаан үнэн бахана. Тэгээд мэдээж эцэг ихээ алдсан хүн хамгийн одоо дотны хүнээ алдсан хүн бол маш их ой зовлонд үнэн, гашууд нь энэ бол үнэн. Тэр бол ингээд байгалийн зам буюу тохиолдох ёстой зүйл. Гэхдээ хэзээ нэгэн цагт энийг хүлээн зөвшөөрч давна гэдэг нь бол бас яг энэ уйгууныхаа нэг процесс нь. Энэ бол ингээд зовлонг давж гарах нь үнэн юм байна. Харин зовлонг гитлэх арга зам нь Annie Ernaux-ийн юу байсан гэвэл аав ээжийн бүхэл бүтэн юм дуртатгалыг өөрийнхөө бүх ингээд амьдралыг номондоо бичиж үлдээж бас бусад хүмүүсийн адилхан зовлонг туулж байгаа, адилхан мэдрэмжийг авч байгаа хүмүүс тайтгалыг өгсөн гайхалтай юм шиг надад санагдсан. Тэгээд аргагүй ингээд одоо Нобелийн шагналыг хүртсэн Францын анхны эмэгтэй зохиолч байсан. Тэгээд миний хувьд стейтэл гэх юм бол энэ хоёр ном хоёулаа 5-4 оноо өгмөр санагдсан. Уншлагын хувьд болохоор мэдээж маш хурдан унших боломжтой. Алийг нь чалнаас нь хэлж уншсан болно. Эсвэл аль нэг юм уншсан ч болно. Гэхдээ миний түрүүний дурдсанчлан бас тийм ч амар амархан одоо зүгээр уншаад өнгөрчих ном биш. Нэлийн хүнд хэцүү шүү. Сэтгэл санаагаа бэлдээрээ. Питер Хандкегийн
Тэмэгтэй Питер Хандкегийн зүуднээс чинь шуутай ер нь төстэй. Тэгээ сүүлийн үед яг миний уншиж байгаа номнуудын аав ээжийн дуртацтай холбоотой байж таарлаа. Тэгээд энэ бол нэг төрлийн их бодолд автуулсан. Гэхдээ нөгөө талаараа бас илүү их ухааруулсан, тайлбарлуулсан мөчүүдийг өгсөн тийм номууд байлаа. За ингээд анхаарал тавьж үзсэнд баярлалаа. Сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн хичээлээр уулзъя.